За сайн байна уу. Өнөөдрийнхөө сэдвэр би нэг хүүхдийн болгон ер нь хүний хүмүүжил, хөгжлийн тухай ярих гэж бодлоо. За хүүхэд гэдэг нялх байдгал эцэгхээс анх төрснөөс хойш ер нь эцэгхийнхээ хайр халамжинд өсөж ториндог жамтай. Гэхдээ ямар ч хүүхэд бол эцэгхийнхээ их бага хэмжээний тусгал юм гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм бид. За ядчил бага насны хүүхдтэй айл бол эцэг нь хүүхдийнхаа дэргэд зүй зохисгүй үг хэллэг хэрэглэх. За хоорондоо муудалцаж байхыг бол их цээрлж авах хэрэгтэй байгаа. За ер нь явж энэ дэлхийн ертөнцийн чиг хандлагыг харахад бол хүн хөгжсөн улс орн л илүү их хөгжиж сайн сайхан амьдралыг бүтээж байгуулж байна. Ийм болохоор манай улс бол өөрийн иргэдийнхаа болон хүний хөгжилтөө бол их анхаарал хандуулах цаг болсон байна. Тэ. За хүний хөгжил гэдэг бол хүн бол ерөөсө байнга цаг үргэлж суралцж чаддаг, хөгжиж чаддаг ийм байхыг бол нийгэм шаардаж байна. За Чарльз Дарвины хэлсэн үг байдаг. За хамгийн хүчтэй нь биш, хамгийн ухаантай нь бас хамгийн их өөрчлөгдөж чаддаг нь тэсэж үлдэж чаддаг гэж сургасан байдаг. За энэ үг бол маш үнцэнтэй үг өгөөд үүний дагуу үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлцгээе монголчуудаа. За ярилцлага үгээр өндөрлөё.